Орхон аймгийн 11-р цэцэрлэг 2012 онд байгуулагдсан цагаас Монгол уламжлалт арга билгийг сурагчдад заан сургаж, ардын уламжлалт тоглоом наадгаагаар оюун ухааныг нь тэлж ирсэн байна. Ийхүү 11-р цэцэрлэг 10 жилийнхээ ойд 100 хүүхэд бэлтгэн төгсгөж байгаа юм. 11-р цэцэрлэгийн минь баяртай гэсэн өглөөлгийн сэдвийн дор өглөөлөг маань зохион байгуулагдаж байна. Тэгээд энэхүү өглөөлөг маань одоо энэ жилдээ 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Бид ерөнхийдөө 10 дахь хичээлийн жилийг үдэж өнөөдөр 10 удаагийнхаа энэ төгсөлтөөр нийт 100 хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол болгон сургууль амжилттай бэлтгэж байгаа ийм баяртай сайхан үйл явдал тохиолж байна. За манайх энэ хичээлийн 21-с 22 оныхаа хичээлийн жилд нэлээдгүй амжилтуудыг бас үзүүлсэн байгаа. Ингээд 22 дугаар цэцэрлэгийн нэрэмжит 40 жилийн ой нэрэмжит гар бөмбөгийн тэмцээнд багш ажилчдынхаа багаар тэргүүлсэн. Тэгээд Олимпизм ба бие ялдрын хөгжил гэсэн үйл ажиллагаанд хүүхдүүд маань багш хүүхдүүдээр нэлээд амжилттай оролцсон байгаа. Шүлгийн тэмцээнд болохоор шүлгийн төрөлд ахлах насны нэг хүүхэд дунд наснда бас тэргүүлсэн. 4-р цэцэрлэгийн 40 жилийн нэрэмжит бүхийн тэмцээнд бас манай цэцэрлэгийн хүүхэд төрүүлсэн байгаа. Эрдэнтийн бал гээд хаврын бүжгийн тэмцээнд болохоор ахлах бэлэг маань 2-р байрт ороод бэлтгэл бүлэг маань 3-р байрт орсон ийм амжилтуудыг үзүүлсэн байгаа. Цэцэрлэгээ төгсөж сурсан мэдснээ эцэг эхчүүдтэй тайлагнаж байгаадаа баяртай байгаа талаар хүүхдүүд хуваалцлаа. Цэцэрлэгээ төгсөө гоё юм. Цэцэрлэгээ төгсөж баяртай. Үсэл мөрөлийн бэлэл болсон. Хөрхөмбөс гогшидтэй даашин. Хүүхэд бүхний харцыг булаасан. Хамгийн гайхна миний даашин. Баяртай баярлаа. Эдэттэй баярын мэнд хүргэе. Нэг хэлээ. Эдгээр цэцэрлэгээ багшийн сургууль ингээд цэцэрлэгээ төгсөж маш их баяртай. Ямар дуу шүдэг болж байгаа вэ? Өмрөө дэлгэцгээ. За дуудаад үзье. Өмрөө дэлгэцгээ. Бүгдээ надад цай гэдэг. Эдэттэй баярын төргий. За чамаа хэн гэдэг? Гişгсэн 11-р цэцэрлэг. Багшиг нь хэн гэдэг вэ? Сэлги багш. Туслах багшиг нь. Тэгшээ баачиг багш. За чи одоо ямар дуу шүдэг уншиж байна? Хүмүүс бид монголчууд. За нэг дөрөв уншаад үзүүлж. Ави суух зэвлэл Монгол алтан дээр увасан Монгол алтан домбог нутган Монгол амдхан унших шүлгэн Монгол бид дахин давтшгүй дүүхтэй хүмүүс бид монголчууд хүүхдүүдтэй баярын мэнд хүргэе. Хөнтэй хамтуул алдаж аршин амсгэн 2022 оны хичээлийн жилийн хугацаанд 11-р цэцэрлэгийн хамт олон улс болон аймгийн чанартай уралдаан тэмцээнд олон амжилт гаргажээ. Жишээлбэл Эрдэнэсийн угалц бүжгийн фестивалаас ахлах бүлэг мөнгө, бэлтгэл бүлэг хүрэл медаль авсан бол аймгийн хүрэл тулга шүлгийн уралдаанд тус цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн сурагч тэргүүн байр эзэлжээ.